За сайн байцгаана уу? Улаанбаатараас Солонгос сөүлийг зорих байгаа те Солонгос улсыг зорих байгаа. Ялангуяа анх удаа одоо Солонгосын нэг сонгосны буудлын дээр буугаад те шалганаар орж нэвтэрч үзэж байгаа. Ерөөс анх удаа явж үзэж байгаа хүмүүс зориулаад нэг жижигхэн бичлэг чадах ядгаараа хийлээ. Тэгээ энэ бичлэгээс та үзээрэй. Хамаагүй нэг Солонгосын одоо нэг сонгосны буудлын дээр шалган дээр тэ хил гайл дээр одоо хамаагүй нөгөө бичлэг хийгээд байж болохгүй. Тэгээ чадлынхаа ярээр ингээ хөөрхөн жижигхэн бичлэг хийгээд ерөнхийн нэг ойлголтыг өгөхөөр бичлэг хийцэн. Тэгээ энэ бичлэгээс тааг үзээрэй. Тэгээ байнга явдаг угаасаа энэ монголчууд ингээ зөндөө монголчууд Солонгост ирж үзсэн, явцсан ингээл ийм хүмүүс зөндөө байгаа. Тэгээ энэ хүмүүст бол нэг сонирхолгүй байх бах. Тэгээ энэ хүмүүс маань зүгээр алгасчаараа хамгийн гол нь анх удаага яг ингээд Солонгос улсад ирэх гэж байгаа хүмүүс маш их байна. Онгоцны буудлын дээр ч гэсэн маш их байна. Одоо сая миний онгоц сууж ирсэн хүмүүс бүр анх удаага ирж байгаа хүмүүс айгүй их байлээ. Тэгээ ингээл нэгнийгээ дагаад бараадаа яах вэ ийхүү гээл ингээд. Тэгээ энэ хүмүүст одоо анх удаа ирэх гэж байгаа хүмүүстээ энэ бичлэгээ зориулж байгаа маа. Хоол бол ингэж ирж байна. За десерт байна. Жимстэй байцтай салаад. За мэдээж бол алах гэдэг. Халбах сэрэн болохоор яг нэг удаа их биш яг юм төмрөөр ирдэг. За нойрцол бидэг, өөрөө зүлбэдэг. За мас байна. Талх байна. Энэ ус байна. Би жоох улаан вино авсан. Тэгээ кола авсан. За тэгээ дахиад нь болохоор ингэж ирж байна. Минийх юм ба. Би ч өхөр авсан баг шүү. Энийг задлаад өгч. За ингээд яг ерөнхийдөө энэ Солонгосын авиа компаниудын нөгөө хоол бас их зүгээр гоё амттай байдаг. Тэгээд Солонгосын одоо энэ авиа компаниг сонгож тусаж байгаа. За ингээд Инчоны нис сонгосны буудлын дээр бид хүрэлцэн ирээд байна. Тэгээ найзуудаа нөгөө нэг QR код гэдэг асуугаад байдаг хүмүүс идэв шүү дээ. QR код бүглэх үү яах вэ гэдэг. За QR код бүглэх юм бол та ямар нэгэн одоо цаг хугацаа хэмнээд шууд одоо ороод явах тий шалган дээр. QR код бүглөөгүй бас явж болно зүгээр санаа зовлтгоо. Ингээд 3 хуудас бүглэн. За эхний хуудас нь бол одоо энэ ковидтэй холбоотой та халуурсан уу, толгоо өвдөж байгаа юу, ханиалгаж байгаа юу гэдэг ийм асуулт бүглэн. Энэ болохоор бас нэг юм цагаан бол суугаа. Энэ болохоор мэдээж нэг ачааных янз бүрийн хориотой бараа эдэр авч явж байгаа юу гэдэг ингээ нөөв гээл те бүглөө явчихна. Хэдний шил архитай явж байгаа, тамхитай явж байгаа гэхэд ингээ явж байгаа. Энэ болохоор ойлгомжтой. Энгийн ов нэр он сар өдөр очих газрын хаяг утасны дугаар ингээл болоо. Тэгээ эдний энэ юуг дандаа нэг англи хэл дээр багхгүй юу. Тэгэхээр та бүхэн бас юу яа шүү. Групп руугаа ороод бас ингээ хүмүүсээс монголоор нөгөө орчуулсан тайлбартайг ингээд ботоо хэлбэрээр ингээд хүмүүс маань авцсан байдаг. Тэр хүмүүсээс авчаараа. Тэгэх юм бол тэрийг уншаал бүглөө явчихна. Болохгүй бол онгоцонд одоо хамт явж байгаа хажуудаа байгаа хүнээс тусламж гуйгаал бүгэлж чинь. За тэгээ Солонгос хаяг маягаа бичиж чадахгүй бол онгоцны үйлчлэгч эмэгтэйг дуудаад энэ хаягийг ингээд бичиж өгөөч гэж харуулад өөрсдөө бичиж өгчнөө. Тэгээ иймэрхүү санаа зовох байхгүй. За ингээд бид Монголоос Улаанбаатараас бас хөдлөөд Инчоны нэг сонгосны буудлын дээр ирсэн. Asana Airlines-ийн онгоцоор явсан. Тэгээд маш их QR кодтой ингээд энэ хараа энийг харуулж. QR кодо бүгэлцсэн усуд нь болохоор шууд ингээд явчих юм шүү. Тийшээ яваад ингээд уншуулаад тэн дээр уншуулдаг юу байдیں۔ Өмнө ирэхэд чи тэнд өстэй шар хөтгтэй. За тэгэд ер нь бол тэгээ санаа зовох юм бол байхгүй, айж ичих юм байхгүй. Анх удаа явж байгаа хүмүүс маань ерөөхдөө ингээд монголчууд их явдаг болохоор нэгнийгээ дагаад бараадаа л ерөөхдөө явчихна. За тэгээ ингээд бүгсэн хуудасаа ингээд онгоцонд энэ ч өгж байгаа шиг 3 хуудсыг. За нөгөө QR код бүгэлсэн хүмүүс чинь шууд чигээр орох хэрэгтэй байхгүй. Бүглөөг одоо ингээд мань битнараа. За ингээд л аачлаа. Ингээд нэг цаг хугацааны л асуудал болоод байгаа. Тэрнээс бол заавал QR код бүгэлэх юм бол байхгүй, бүгэлэхгүй байсан ч болно. За ингээ оочлохоор жоох уудна. Ингээ цосчиж байгаа маа. Тэгэхээр энэ QR кодоо ингээд бүгэлчөөд бас ирэх юм бол бас их хялбар. Шууд төрүүлэл гараа явчихна шүү дээ.
их одоо ер нь манай онгоцны улсууд бүгд л QR код бөглөөгөө хүмүүс ингээд очирч байна. За ингээд эрүүл мэндийн энд болохоор нөгөө шар бодсыг шууд хураацсан. Карантин COVID-19 одоо нөгөө бөгсөн халуурч гинөө ханиад гинөө гэсэн одоо тий тэрийг өгчөж байгаа маа. За тэгээд ингээд QR код бөгсөн хүмүүс нь тэр хажуугаар зэрэгцээл хамтдаа аачлал орж байгаа шүү. За ингээд өргөжлүүлээд энэ олон цонхнууд дээр ирээд одоо яг жинхэнэ шалган байгаа гайлын шалган. За энэ дээр болохоор юу вэ гэхээр гадаад паспортаа үзүүлээд за маск аав гэж хэлнэ, маск авч үзүүлнэ. Царайгаа камерт очиж царайгаа нэг зураг даруулах бах. Хурууны хээ дарна. За тэгээд өөр илүү үйлдэл бол энэ төр хийгдэхгүй. Шалган дээр сая ирээд ингээд ороод гараад ирлээ хамаагүй нөгөө бичлэг хийж болсонгүй. За энэ дээр яах вэ гэхээр шалган дээр ирэхээр юусаа санаа зовхон байхгүй. Шууд нөгөө шар жижиг хуудасаа паспорттойгоо өгöd. За өгөнгүүт чи өөдөөс чи нэг юм зураг дардаг, хурууны хээ дардаг автомат машин байгаа. За тэр маань ерөөсөө шууд монголоор ярина. Тэгэхээр ерөөсөө санаа зовхон байхгүй. 7 ор хуруу 2 гарынхаа 7 ор хуруug дарна уу гэж дарна. За тэгээд зураг авахгүй нөө гэж зураг авахгүй. За ингээд маска тайлгаад одоо шалганы байцаагч маска тайлгна. За тэгэл ийм л юм байгаа энэ дэр. Тэгэл оройс тэрийг шалгуулаад гараад ирнэ. Одоо эндээсээ гарч чи харин дараагийн юу зүйл болох одоо ачаагаа авнаа. Тэгээ ачаагаа аавна, ачаагаа шалгуулнаа. Манай ачаа бол 20 дээр бууж ингээд. Ингээд 20 дээр одоо бидний ирсэн онгоц маань энэ 20 номерын энэ дээр одоо ачаа маань тарагдаж байна. За эндээс ингээд бүгдээр ингээд ачаагаа авчнаа. Дараагийн алхам. За тэгээ ер нь бол тэгээд нөгөө монголчууд их явж байгаа бол нөгөө олон явцсан архагууд чинь тэгээд баг дагуулаа явчихна дөө. Тэгээд тэдрийгээ дагаал асуугаад явчихна. За ингээ гарах хаалга. Гэдэг юм тэмдэгтэй. Exit гэсэн. Гарах хаалга. За одоо ингээд энд ингээ сүүлийн шалгалт явуулнаа. Энд одоо таны ачаанд юу байгаа 20 зүйл байна уу? Шалганаа. Энд дээр одоо ачааг бол монголчуудын ачааг бол тусгаалan одоо дандаа шалгаж байгаа. Тийм болохоор одоо элдв шалдуу, мах, борц, сүү, цагаан идэ тий. Одоо тэр нөгөө 20-т гэсэн бараануудыг болж өгөл битгий авчраа. Хоёрын хооронд юм дээр ингээ саатаад тий асуугаад тэгэл нэг ингээл хэрэггүй аюу хэцүү юм байдаг. Тийм болохоор энэ тал дээр анхаарах нь байна. Онгоцоор маш олон хүмүүс ирж байгаа болохоор нэгнийгаа ингээл дагаал бараадаа нэг нэгнээс мэдхгүй юм асуугаал ингээд ерөөсө санаа зовхгүй байхгүй айд сандраад ингээд байхгүй шүү. За ингээд бүх шалгалт дуусаад гарч байгаа байтал. За хүмүүс ингээд энд гадаа ирсэн ч очтоо тосгоор ирсэн байна. За бас өвөл явах уу, машин явах уу, яах вэ гэл ингээд бас хүмүүс байна. Гайгүй юм шүү. Хүний 25 юм уу? Автобус чийд байгаа лээ. Тийм биш үү? Өө нэг найзтай тааралдаа. Тий энэ ингээд Сөүл орыг нэ 25,000-аар явж болно гэж. Автобус бол ер нь 20 тэл байгаа юм байна тий. 18-аас 20. Тийм ээ тий. Ингээд гоё Монгол жолооч ингээд явж өгөө зогсож чинь Сөүл явъя гэд. За тэгээ ийшээ суучдаг. Тэгээ. Ер нь тэгэл явчих дөөдгөө. Бас автобус метро гэл ингэж яхаар шууд энэ залуугийн машин суугаа явчих. Ашиг. За ингээд тав хүн QR код бүгэлэхгүйгээр ирж болох нь байна. Онгоцонд хуудас тараан тэрийгээ сайхан бүгэлчин. За тэгээ шалган дээр очихороо ямар нэг одоо асуулт нэг олон зүйл асуухгүй юу асуух вэ гэхээр юу хэлэх вэ гэхээр маска тайл гэж хэлнэ. Манайхан бас ингээд харж байгаа зарим нэг хөөрхийн нөгөө хоцол одоо анх удаа явж байгаа хүмүүс их байна. Тэгээд одоо маска тайлмал гэх жишээний нэг яг маск гэдэг үгийг ингээд онцлоо сонсохгүй. Тэгээ ингээд гайхаад зогсоод нөгөөдөл жоохон уурлах ойлгохгүй болохоор уурлах ингээд нэг иймэрхүү асуудлууд бас гардыг байна. За ингээд баярлалаа та бүхэнд.